Hello guys, өглөөний мэнд. Одоо цаг 6:20 болж байгаа. Өнөөдөр нэгдэх өдөр тэгээд энэ 7 хоногийнхаа weekly vlog-ыг хийх гээд бичлэгээ эхлүүлж байна. Одоо би ажил руугаа явах гэж байна. Өглөөний хоол маань бэлэн болчлоо. Энэ болохоор авокадо, цунаа, мануз, өндөг. Энэ болохоор сэр өндөг. Гिचүүл зүгээр юм байна. Тэгээд хажуугаар нас кофе ууна. Би уг нь ийм outfitтэйсэн бохгүй юу? Дэвэр юм цагаан бодолтойгоор ийм ягаан юпхтэй. Тэгсэн чинь гадаа амир үүлэрхэг байна. Тэгээд 27-8 градус гэхээр ер нь бол жоохон сэрүүхэн байгаа хгүй. Тэгэхээр би нэг жоохон битүү хувц өмсдөг юм уу гэж бодлоо. Японд ер нь бол ийм нэмгэн наттай хувц өмсөх надад амир ядаргаатай байдаг заяо. Би Монголд хахад ингээд ямар нэгэн хувц өмсөө явж байхад надад хин ч ямар ч зүйл хэлдэггүйсэн бохгүй. Би ямар нэгэн юм хин нэгнээс ямар нэгэн комент авч байгаагүй. Хин нэг миний хувцсны талаар ярьж байгаагүй. Тэнгүүд Японд муухай нэмгэн бэ сонирн байна гэж хэлэхгүй ч гэсэн ялангуяа хөгшин хүмүүс нь ингээд жоохон юм топ ч юм уу тийм мөр зураг гарсан богинохон бүх өмсөө явж ангууд чи ингээд дарахгүй нүү сэрүүхэн биш үү өнөөдөр амар халуун мэн те гэх мэтчлэн тиймэрхүү шүүмж хилдэг. Тэгээд тэр нь бол ер нь бол далд утгаараа чи арай нэмгэн хувцлаагүй юу өнөөдөр халуун байна л да халуун байгаа болохоор л ийм хувц өмсөж байгаа мó гэсэн гайстай янзтай тиймэрхүү комент амир хэлдэг. Тэгээ надад л амир ядаргаатай байдаг. Миний ямар ч танихгүй зүгээр л юм рандом гудамжинд явж байгаа нэг хөвшин миний хувцсыг шүмжлээд хаа надад амир сонирн байдаг. Нөгөө авокадо тусж байгаад энэ подолкин дээр ийм ногоон толон болгоо ичлаа. За тэгтээ яах вэ? Ер нь нэг иймэрхүү юм болд юм уу? Зүгээр л тоохгүй ахт болно. За одоо өдөр авч явах хоол аавна хийн. Энэ болохоор ийм зайд цагаа. Өдөр ийм махын мэдмээр өгдөгцэн заримдаа ингээ орой олноос мах орой хоол үлдэхгүй ч юм уу тийм тохиолдлууд гардаг. Тэгэнгүүт ийм жижигэн зайц хийгээд авалчвал аюу амар байдаг. Яг нэг тийм сайн бол биш л ах л та. Гэтэ өдөр юм идэхгүй гадуур юм идэж мөнгө өрчөөснөөс хамаагүй дээр идэг болохоор тэгээ ингээ аваа явчихдаг. Тэнгүүтээ ийм хөлтөөсөн будаа будаагаа гисгээгээд тэгээд будааны ийм амтлагч тунаа юу гэдүүлээ бай центрээр амтлаад тэгээд энтэйгээ өндөгтөд зүг авчихна. Амар халуун байна. Йоо. Би ингээ будаага гисгээчлээ. Тэгээд одоо амтлах чинь. За ээж. Ийм юм будааны амтлагдаг юм байдаг байхгүй юу? Энийгээ жоохон будаага амтлаад тахъя. Идж байгаа будаага жоохон багасгах гэж хичээж байгаа. Надад энэ бол ер нь бол баг жоохон будаа заяа. Одоо ингээ хийнгүүт айгүй жоохон болчтий. За тэгэнгүүтээ энд нь болохоор өндөг тэгээ жоохон авокадо ичи. Тэгээд хажууд нэг юуны юу гэдэг л чи хаан сүү гэдэг лөө. Цэг удаа гарцгаая. Цэг. Яг галт тэрнээсээ буучаад ажил руугаа алхах чинь. Уг наргүй гэж бодчихсон чинь нартай байна уу? Илээ халуун байна. Алхахаар бол халууцж байна. Өөрөө яг хэд хоног нэг тийм юу юм бодох юм ихтэй. Санаа зовсон юм ихтэй байгаа. Гэтэ яг өдөр зүрх авах гэж бодож байна уу? Зүгээр болчих واخ. Өнөөдөр би нэр хансны шалгалттай өчигдөр яг унтахаас өмнө ханснуудаа битсэн. Гэтэ бас давтах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хичээлээ биш ажиллаад харцаад сургууль дээрээ газ очиод хоолоо идчихэд хоолоо идэнгээ ханцаа зэжлээд тэгээд ер нь өчөд гайг бах. Яг би бүр нөгөө влог хийж байгаагаа ч мартаад. Ямар ч дүрс бичихгүй явцсан байна.
Би сая харих гад явжсэн чинь нэг дэлгүүр дотор мөнгө гаргаж өгч хагаад төрөвч эвдээ ижлаа. Төрөвчнийхаа цахилгааны эвдээ ийцэн. Тэгээ одоо төрөвч хагаа явж байна. Өөрөө өөртөө л лай болох юм да. Манай ангийн эзэн төсөөдөр асуудахгүй болох ч байгаа. Тэг би бас юу авч өгөхөө хараад явж байна. Энэ уг нь айгүй хөөрхөн юм жуулрины бокс. Тэгтээ манай ангийн охинд байдаг гэж магадгүй хаа. Нэг эзэн ч орой болцсон байна. Тэгээс сарч хоол ээж үгүй. Би төрөвч олсонгүй. Онлайнаар захиалгаас мен өчтөр гэрлүүгээ оронгуудаа хол ичжээ дээд баг унтаад өгсөн. Тусаа үлээгээд зогсож байна. Миний урд гэрлэн нөхөн дээр зогсож байгаа машинууд намайг жоохон гайхаж хараагүй. Яг hi guys, би гэрийн хажуудлын кофе шоп дотор ороод ирсэн байна. Гэвч гэрийн хажуудлын бишээ, буудлын манай метроны буудлын хажуудлын. Тэгээд энд хүмүүс хичээл ажиллаа хийж байна. Айгу чимээгүй энэ. Тэгээд би айгу чимээгүй яриад байгаа. Хэдүүлээ бас хичээлээ эцгээе. Би уухан матча авсан. Тэгээд хоёр төрлөөс авахгүй. Нэг нь soy milk, тэгээд зүгээр үнэний сүг гэд би зүгээр үнэний сүг нь авсан. Яаж үзүүчс нэг хүн босоо явчлаа. Oh my god. За хичээлээ. Би бас юм куки авсан. Бейк хийсэн биш. Дэлгүүрт супермаркет зарагддаг куки шиг амтагдаж байна. Яг hi guys, би гэртээ ирсэн байна. Хичээл хийж дуусаад. Би кофе шоптоо сууж байгаа танз манза бичээд би айгүй юм сонин зуршилтай. Та хэд бас тэгдэг үгүй юу? Би гэртээ төлөрд сууж чаддаггүй заяа. Үгүй яг уу цагын тулцсан үед бол суун л та. Гэхдээ гадуур хийсэн нь илүү үр дүнтэй байдаг. 2 цаг хичээлээ хийлээ гэхэд гадуур суух юм бол тэр 2 цагт яг л хичээлээ хийдэг. Тэр гадуур суух хичээлийг би гэртээ болохоро 3 юм уу 4 цаг ч юм уу хийгээд идэг заяо. Яагаад вэ гэхээр гэрт нэг юм амралтын байдалтай болцдог заяо. Тэгээд гэртээ байгаа юм чинь ингээд уц муцаа үзэхдээ тийм одоо guilty гинтээ санагддаггүй. Яг гадуур хичээлээгээ сууж байхад уцаа үзэхээр би чи хичээлээ хийх гэж ирсэн штэ. Уцаа үзэж цагаа үрж болохгүй. Хайрын цаг гэж бодод байдаг хгүй юу? Гэртээ байгаа болохоро тийм цагийн хязгаарлалт байхгүй, ийм тайван, ийм дедлайн одоо ийм хязгаар гэж байхгүй болохоор айгүй удаан 50 игээд идэг. Тэнгүүт жоох үр дүн багтаагаад идэг хгүй юу? Тэгээд ер нь бол номын санд сууж хийх санхүүгийн хувьд чимэлттэй. Тэгээд орчин ч гэсэн чимээгүй, яг бүгд хичээлээ хийж байгаа болохоор яг тийм орчинд нь айгүй гоё ордог заяо. Гэвч яг одоогийн байдлаар би яг гоё номын сан ерөөсөө олохгүй байна. Монгол тахтай би ер нь бол их хөвчлэн нөгөө нацаг дурчийн номын санд суудаг байсан бохгүй юу? Нэгт хотын төвтэйг ойрхон, хоёрт нэг жилд 5,000-аар ч илүү карта сунгуулаад тэгээд хичнээнчүүдээ орж олно. Бараг л үгүй гэсэн 5,000 гэдэг чинь нэг кофений ч мөнгө хүрэхгүй шүү дээ. Нэг удаа кафе ороод суух ч мөнгө хүрэхгүй. Тэгэхээр basically бараг л үгүй. Тэгээд айгүй зүгээр идэг гэсэн. Гэхдээ тухгүй байхгүй юу? Ер нь бол орчин нь тийм амар тухтай биш, яг хөө зүгээр л сандал ширээ байгаа. Тэгэл нэг юм анги байдаг. Тэгээд яг хөө хичээлээгээ суухад бол болно. Монгол тахта заримдаа болохоор
Номын сан чинь хотын төвд байдаг. За тэгээд гэрээс хол ч юм уу эсвэл номын сан руу явхаас жоохон залхуу өрсөн үедээ гэрийнхээ хажууд талын ойрхон кафе мэфэ зөндөө суудаг гэсэн баггүй. Ер нь бол кафед сууж айгүй хичээл хийдэг байсан. Тэгээд кафед суухын давуу тал нь болохоор нэгт айгүй тухтай. Хэрвээ ингээд хөгжим сонсч идэг бол гоё хөгжим сонсох боломжтой. Номын сангийн давуу тал нь болохоор нэгт төсөв багтай. Хоёрт чимээгүй орчинд хийдэг бол чимээгүй байж болно. Японд болохоор би кофе шоп суухаар бас айгүй зардал өндөртэй. Тэгээд Японы зарим одоо хэрвээ Шинжку мэхгүй ч юм уу тийм том хүн ихтэй хотуудаар нь бол бүр кофе шоп нь удаан сууж болдоггүй заяо. Ингээд зарим газруудад нь 1 цагаас илүү сууж болохгүй. Тэгээд хүн ихтэй үед ингээд хичээл мичээлээ хийж удаан сууж болохгүй гэдэг заяо. Айгүй сонирхолтой. Бас айгүй хүн ихтэй болохоор тэхэл ах л та. Бусад үйлчлүүлэхтэй боломж олох зорилгоор. Би одоогоор бол номын санд нь орж үзээгүй. Гэхдээ би Google-ээр нөгөө номын сангуудыг нь хайгаад тэгээд Google review-д нь уншсан баггүй. Тэгсэн чинь ер нь л айгүй хэцүү review-тэй байсан. Тухгүй, дээр үеийн одоо орчин нь айгүй дээр үеийн гэсэн орчин муутай. Тэгээд хөвчлэн хөгшин хүмүүс эдэг. Тэгээд зарим хүмүүс нь жоохон хөгшин хүмүүс нь жоохон юм бүдүүлэг байх гэдэг гэсэн тийм Google review үйсэн. За одоо болохоор би хол хийж байгаа байхгүй юу? Тэгээд ямар хол хийж байгаа вэ гэхээр амар сонирхолтой бол заяа. Эртээд манай найз надад нэг хийж өгөөд гэсэн чинь надад амар гой санагдаад би тэгээд тэрнээсээ шүрэн хийж иддэг болсон. За бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр юм спагеттины гой мэн заяа. Би яг нэг хоолныхоор айгу жоохон гой мэн болгочлоо. Маргааш өглөө болохоор би энэ хоолоо будаатаа аваа явчихын. Тэгвэл гой мэнтэй авч явахаар гой мэн жоохон мух болчт юм а хөрөөд. За тэгээд гой мэнтэйгээ юу болж идэх вэ гэхээр за энд би ингээд махнуудаа нөгөө бэлдээ тавьчихдээ шүү дээ. Ингээд дахиад мах байна. За энэ болохоор 2 хоолных байна. Нэг хоолныхыг юм хийн. За тэнгүүтээ ногоо нь байна. Ногоогоос ингээд хэрчээд хөлдөөгөө тавьсан. За энэ болохоор амтд төмөс, энд луун байна. За ер нь бол амтд төмөс биш энгийн төмсөр хийдэг заяа. Гэхдээ надаа энгийн төмөс байхгүй байгаа байхгүй юу? Яг ийм хэрчилттэй, ийм шарсан төмөсний хэрчилттэй энгийн төмөс байгаад байгаа. Тэгээд хамгийн гол орцсон юу вэ гэхээр карри. Карри хийгээд тэгээд гомитойгоо ойлоод идэхээр яг нэг юм гомь идэж байгаа юм санагддаг заяа. Бэлэн гомь идэж байгаа юм шиг. Тэгээ би жоохон бэлэн гомь дуртай. Тэгээд бэлэн гомь чи мэдээж муу шүү дээ. Тийм бид бол сайн биш. Тэгээд заримдаа гомь идмээр санагдсан үедээ ингээд идчихэнгүүт тийм аппетит дараад айгу гоё болчдөг. Би талын маргааш идэх гээд хуваачлаа. Энэ бүр амар байгаад юм. Тэгээд энэ дээрээ гомь гоё чинь. Усан жоохон багтчлаа. Жоохон ус ич. Юучсан. За тэгээд энийгээ сайхан хутгана. Кол манд болсон. Ингэж харагдчихээн. Би нөгөө Мишельтэй эцэг гээд хичээд шүү дээ хоолны бичлэг хийдэг. За би амар сонио санагдаад. Тэр их чинь бичлэгэн дээрээс карри зүг хийх арга гээд каррига маха болгочингуудаа плетгээ унтрааж агаад карригээ хайлуулад тэгээ буцалгах нь гээд тийм бичлэг үзсэн баггүй юу? Тэгсэн чинь нэрнгээсээ болд юм байна. Би яг буцалж ахт нь шууд карриг нийцгээр карри ингээд бүтэн задрахгүй тэгээ шүлэн алга болж мулаад айгу сонирн болоод идэв гэсэн. Тэгээд ёо миний бүр хараа нэшээс асгараад байна. Тэгсэн чинь яг унтрааж агаад явал зүгээр алт юм байна. Тэгээ энэ дэр уг нь өндөг шараад хийжүүл гоё. Гэтэ миний би хариулын тавгаа угаагаад дахиад өндөг шарахаас залхуу өрөөд байгаа учраас зүгээр шууд эцэцгээе. Амар гоё зүйл хамттай болсон байна. Таад хэрвээ гомь идмэр санагдвал баг ингээ игээд эцчихвэл гомьгоос арай ирүүл ах гэж би ирүүлэн цаашаа гомьг бодвол бид тийм юм уу биш ах гэж бодож байна. Би бүр нөгөө YouTube дээр влог хийжсэн мартсан байна. Бараг 2-3 хоногийн дараа гинт санаж ин. Та харж байгаа ч ингээ нэг юм энгийн офисын юм шиг хувцсан байгаа. За офисын бичлээ. Би одоо ярилцлага өгч байгаа байхгүй юу? Шинэ ажлын месс зүг ярилцлага өгч байгаа. Манай одоогийн ажил маань яг цаг нь надаа хангалттай өгч чадахгүй байгаа учраас би нэмэлт ажил дахиад 2 ажил хийх гээд тэгээд өөр нэг ажилд ярилцлага өгч байгаа. Тэгээд ажил дээр авч очих анкета бэлтцсэн. Ингээд битсэн энэ миний зураг байна. Ингээд тэнгуүтээ энийгээ нэг тогтмонд хийгээд энийг аваад явна. Ярилцлага өгч байгаа учраас юм энгийн цагаан подолк доогуур нэм хар өмд өмссөн. Гадаа өгнөл амар халуун байна. Тэгээ одоо битээ халууцаасаа. Яа нэг герман жоохон замбрааг байна. Би өглөө нэрээ овьяастай панкейк хийж идэж үтсэн амар гоё болт юм билээ. Тэгээ тэрний журыг би инстаграм дээр рeel
болгоод оруулсан байгаа. Таад бас үзээрэй. Яг hi guys. Би дахиад маш олон хоногийн дараа уулзч байна. Өнөөдөр би яг влогоо дуусгахнаа заяа марталгүй бичиж хагаад. За өнөөдөр би яах гэж байна вэ гэхээр өнөөдөр манай сургууль Ундокай буюу монголоор Спартакиад гэх юм уу? Тийм Спартакиад ширэмтэй. За би одоо болохоор өглөөний цагаа ууж байгаа байхгүй юу? За тэгээ obviously нэр юу нэмж хийсэн бэ гэхээр би какао буюу шоколадны powder нэмж хийсэн байгаа. Жон шоколадтай болгоод за тэгээд хөлтөө жимс одоо банан нэгтэн. Йой. Одоо Спартакиад маань өглөө 9-өөс эхэлнэ гэсэн. Тийм учраас би өнөөдөр ажилдаа явж чадахгүй. Өнөөдөр ажлаасаа чөлөө авсан байгаа. Тэгээд өдөр дуусна. Тэгээд би өдөөс хойш найзтайгаа тэрээр явж агаад гэртээ ирнэ. Тэгээд гэртээ ирээд хоол хийгээд орой манай найз залуу ирэх хэвгүй юу? Тэгэхээр хоол хийдүүлээ би мартахгүй бол тэднийгээ бүгдийг бичнэ. Би иймэрхүү аутфиттэй байхгүй юу? Яагаад энэ балаа юм зүүцэн байгаа вэ гэхээр манайх нөгөө одоо хүүхдүүдээ хідэн бүлэгт өнгөд хуваацсан байгаа. Тэгээд би ийм тэрнэлиягаан бүлэг. Тэгээд заавал энийг хаана газар зүүх ёстой гэсэн. Би цүнх болохоор энийг барьмаар байгаа байхгүй юу? Би энийг нөгөө захиалж авсан гэд Instagram дээр Тэмүгийн хоол дээр харуулсан. Би тэгээд энийг өрөх боломж надад гарахгүй байгаа. Би ажлын өдрүүд дандаа ажилтаа байдаг. Хагас бүтэн санд гэрээсээ гардаггүй болохоор тэгээд өнөөдөр хичээл хийхгүй ажил руугаа явахгүй учраас яг энэ зүхийг өрөх боломж гараад би энийг өрмээр байгаа байхгүй юу? Тэнгүүд надад нэг юм ягаан хослуулах юм хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм учраас би энийг зүй гэж бодож байгаа. Гэхдээ миний энэ чинэлийн амар цогцохгүй юм те. За ер нь бол би нэг ундаг яг нэг нүгдүүлээ. Тэмцээнийхээ үеэр зүйтэл бусад үед би авчиж болох юм биш үү? Тэгэхээр би нэг одоохондоо тайлчий. Тэгээд очиод зүй ёо би амар ухаантай юм бэ. Өнөөдөр тэгээ жоохон бороотой юм шиг үлээ. Тэгэхээр хідүүлээ өмсч үзэх үү? Хин бэ? Алин зүгээр вэ? За би нэр айл нэг шийдээ тэгээд өмсөд гарахтаа уулзъя. Гата бороо орч байна. Тэгтээ айгуу жоохон тусалж байна. Бидний Спартакиад болох газар бас бороо орох юм шиг үлээ. Яг би ирсэн байна. Амар том хоол байна. Ингээд одын дугаасаа 4,000 сурагч цугларна. 4,000 болээ. 4,000-уулаа. Тэгээ тэнд байгаа нэг юм цэнхэр хэсэгт ачаагаа үлдээгээд тэгээд утас төрөвт зэрэг хэрэгтэй юмнуудаа бидээ авч яваарай гэдгсэн. Тэгээ би одоо яа хүмүүс надад амар хараад байна. Би амар олон хүнтэйгээ болохоор л ингэ ичгүй хийгээд байна л да. За тэгээд юу болохыг харцгаая. Миний микрофоны цэнийг дуусгах чинь загьяас ирчээ. За ер нь бол ийм 3 төрлийн тэмцээн болж байна. Эхнийх нь болохоор Мару Бацуу буюу одоо зөв буруу гэдэг тоглоом. Тэгээд ямар одоо асуулт асуугаад жишээ нь Фужи уул Японы хамгийн өндөр уул мөн үү гэдэг өнгөт тийм үгүй гэд хариулаад тийм тэмцээн тоглосон. Тэнд манайх 2-т орсон байсан баха. Ийм өнгөөр хуваагдсан байхгүй манайх болохоор ийм чинэлэгаан өнгөтэй. Тэгээд 2 дахь нь болохоор хурд эргүүлжсэн бисээ харуулсан тийм хурд эргүүлээд уралдсан. Манайх тэрэнд 8 багнаас 6-д орсон. Одоо хамгийн сүүлийнх нь болохоор ийм сэлэнтэй. Тэгээд одоо энд ингэ зүүцэн байгаад байгаа. Энэ дээр нэг ийм бөмбөг шиг юм тогтоогоод тэгээд сэлмээрээ тэрийг хамгаалаад тулалдана. Тэгээд хамгийн сүүлд үлдсэн баг нь ялах юм байна. Тэгээд хэрвээ одоо энэ тогтоосон бөмбөг нь хин нэг нь унгаачих юм бол тэр хүн хасагдана гэсэн үг.
Тэгээд манайх болохоор 3 дахь гар нь одоо ингээд нэг хүмүүс тоглож байна. Энэ сэлэмнүүдээ авцсан байна. За тэгээд Спартакиадаа зусчаад манай найз дээр айгу өлсөөд юм авч идэх гээд шейк орсон. Тэгээд мэдээж бүргэрэндээ цадаагүй. Японы бүргэрнүүд айгу жижигхэн байдаг. Тэгээд юмаа идчихэд далай орсон. Бороо орж исэн болохоор бид өөр нэг хальт зураг мураг аваад бичлэг хийж байгаа л явсан. Тэгээд гэртээ ирээд хоолоо хийсэн. Тэгээ манай найз залуу ирээд бид өөр зөв хоолоо идэж байна. Ингээд энэ удаагийн влог маань дуусч байна. Баярлалаа. Баяртай.